Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ нэгтлэн бодох бүртгэл програмын зардлын зүйл гэх лавлгаатай танилцах болно. Уг лавлгаа нь лавлах болон бүртгэлийн тохируулга тэд системийн навигац самрын орлого зарлага гэх хэсэгт байрладаг. Энэ лавлгаанд байгууллагын зардлын жагсаалт харагдах болно. Программыг анх суулгах үед TTN02 тайлангийн заалтын дагуу анхны байдлаар зардлын зүйлүүдийг үүсгэн өгдөг. Гэхдээ хэрэглэгч өөрийн байгууллагын онцлогоос шалтгаалan зардлын зүйлээ өөрчлөлт тохируулах шаардлагатай. Ингээд зардлын зүйл үүсгэхэд ямар мэдээлэл бүглэх шаардлагатайг харцгаая. Эхлээд зардлын зүйлийн нэрийг үүсгэнэ. Дараа нь уг зардал нь нэгтлэн бодох бүртгэлийн аль ангилалд хамаарахыг тохируулж өгнө. Түүний дараагаар татварын бүртгэлд уг зардал нь ямар ангилалд орохыг зааж өгнө. Эцэст нь уг зардлыг татвар ногдуулах зорилгоор тооцох хэсгийг тохируулдаг. Зардлын зүйл лавлгаа нь програмд маш олон үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь зардлын данснуудын дэд дансны үүргийг гүйцэтгэдэг. Та дансны төлөвлөгөө рүү ороод субконтоны гэсэн хэсэг дээр зардлын заалт гэж бичээд харахад ямар дансны дэд дансны үүрэг гүйцэтгэж байгааг харах боломжтой. Дараагийнх нь зардлын төрөл НББ гэх хэсэгт ямар тохиргоо хийснээс шалтгаалan санхүүгийн тайлангийн А маягтын 20 болон 21 дахь тодруулгууд дээр мэдээлэл бүглэгддэг. Зардлын төрөл ТБ гэх хэсэгт хийгдсэн тохиргоон дээр үндэслэн TTN02 буюу аж ахуй нэгжийн урлагийн албан татврын тайлан бүглэгддэг. Эцэст нь нийтлэг хувь хэмжээтэй татварт хамаарах гэх хэсэгт хийсэн тохиргооноос шалтгаалan анхан шатны баримтыг баталгаажуулах үед тухайн зардлыг татварын бүртгэл эсвэл байнгын зөрүү хэмээн бүртгэдэг.